Байцгаана уу? Цагаан уул эмнэлгийн дүр шинжилгээний эмч амар цэцэг байна. Манай эмнэлэгт ураг эмэгтэйчүүдийн эхоогоос гадна дотор болон хөх бамбай эхоо шинжилгээ нэмэлтээр хийгдэж эхэлсэн. Өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийн дунд зохилон тохиолдог хөхний хор тавдрын талаар бяцхан товч мэдээлэл хүргье. Манай орны хувьд жилд дунджаар 250-аас 300 орчим эмэгтэй хөхний хор тавдраар онцлогддог гэсэн статистик судалгаа байдаг. Хөхний хор тавдар нь олон шалтгаантай байх боловч голчлон, удамшил болон дааврын өөрчлөлттэй холбоонд тайлбарладаг. За хөхний авдар нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг учраас голчлон хожуу шатанда онцлогддог талтай. Тийм учраас охид эмэгтэйчүүд маань хөхөө сар бүр тогтмол шалгаж дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Хөхөнд бэрсүү болон хатуу зүйл тэмдрэгдэх, хөхний толгой дотож татагдах, тэр хэсгээ арьсанд ямар нэг улайх болон хавдах, арьс зарах зэрэг шинжүүд илрэх, мөн хөхний толгойноос эмгэг шүүрэл ялгарах, суг болон сугны булчирхай зочиж хөх хөндөөрлөх зэрэг шинж тэмдгүүд багтана. Манай эмнэлгийн хувьд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох химэл оюун ухаанд суурьсан эхо аппаратаар үзлэг онцлогоо хийж байна. Эмэгтэй та өөрийн эрүүл мэндэд анхаарч жил бүр хөхний эхо онцлогоонд хамрагдаж хөвшөөрэй.